Сайн бацгаана үзэгчдээ та бүхэндээ шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Өндөр хаан мэдээллийн хөтөлбөрийг хэлэхэд бэлэн боллоо. Эхний мэдээнд анхаарлаа хандуулна. Жуда бүхийн эрэгтэйчүүдийн 49 дахь, эмэгтэйчүүдийн 34 дахь Холимог багийн 12 дахь удаагийн насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээн Хинтээ аймгийн төв Чингис хотноо энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч, Монголын Жуда бүхийн холбооны ерөнхийлөгч, Халтмаагийн Баттулга, Хинтээ аймгийн засаг дарга Аюур Бун тэргүүтээ албаны төлөөллүүд болон хүндэт зочид оролцсон байна. Хинтээ аймагт зохиогдсон насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээнд 33 клубын эрэгтэй 213, эмэгтэй 104, нийт 317 тамирчин оролцож авахаалт самбаагаа сорин өрсөлдсөн байна. Тэмцээнд алдар спорт хороо, хилчин спорт хороо гэх Жуда бүхийн Холимог 12 баг оролцож, Монголын Жуда бүхийн холбооны ерөнхийлөгч, Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч, Халтмаагийн Баттулга өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсноороо онцлог боллоо. Бид нар бол ер нь жил болгон энэ хөдөө орон нутагт улсын аваргынхаа тэмцээнүүдийг хийгээд байгаа. Энэ ямар учиртай вэ? Орон нутагт бас энэ залуучуудад, өсвөрийн насны хүүхдүүдэд сурталчлах зорилготой өмнө говь, дунд говь, Орхон аймаг гэдэг энэ удаагийн холбоо Хинтээ аймагт болж тэгээд олимпийн медальтан, дэлхийн медальтангууд байна. Ер нь бол Хинтээ аймаг манай Бат Эрдэнэ аварга, Дамдын аварга гэдэг олимпийн медаль, дэлхийн аварга юм хүмүүс уламжлалтай байдаг. Тэгээд тэмцээн амжилттай эхэлж байна. Яг гоо энэ Жуда бүхийн спортыг л орон нутагт сайн сурталчлах хэрэгтэй байдаг. Сурталчилж яана гэдэг чинь өдөө орон нутгаас аюух тийм авиас чадвартай хүүхдүүд байдаг. Тэд нар өөрсдөө уралдаан тэмцээнд орох, секцэнд бэлтгэлд явах, хамруулах энэ гэдэг ийм асуудлууд бол давуу талтай л да. Ингээд яагаад сая чөлөөт өгсөн Өмнөд бүхийн улсын аварга болсон. Ингээд оны ихэнд улсын аварга шалгаруулах тэмцээнэ хийн гэдэг маань шигшээ бага одоо шинээр бүрэлдүүлэх тийм амжилт гаргасан юм шүү. Тэгээд ерөнхийдөө бусад тэмцээнүүдэд гадаад дотоодын Гранд Слам тэмцээнд орно. Дэлхийн аваргад орно. Тэгээд энэ жил 26 он, 27, 28 онд одоо гол олимпийн оноод ингээд эхлэх юм байна. 2010 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, 2019 онд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Хинтээ аймагт зохион байгуулж исэн бол энэ удаагийн насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж нийтдээ Хинтээ аймагт 3 удаа улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан байна. Тэмцээний үеэр ардын багш Гавьяд Тамирчин, Дамдын агсны дасгалжуулагчаар ажиллаж байсан Хөдөлмөрийн Баатар ардын багш, насан тогтох болон Дамдын агсны өр хүүхэд гэр бүлийнхэнд Хинтээ аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 45 жилийн өмнө олимпийн Жуда бүхийн олимпийн анхны медалийг бол одоо манай Хинтээ нутгийн Цэндийн Дамдын гэдэг хүн бол одоо авч ирсэн бол өнөөдөр одоо 45 жилийн дараа энэ хүнийгээ бас дурсан санаж Хинтээ аймагт одоо улсын аваргыг аваад зохион байгуулж байна. Үнэхээр сайхан өргөн хүрээнд олон сайхан баг тамирчид үе үеийн одоо Жуда бүхийн олимп дэлхийн аваргууд, олимп дэлхийн медальтангууд бас хүрэлцэн ирж шавнараа найзуудыгаа багш нараа одоо оролцуулж байгаа ийм сайхан тэмцээн болж байгаа нь бол онцлогтой байна. Тэгээд энэ Дамдын агсныгаа бас бид нар өнөөдөр дурсаж хүндэтгэл үзүүлж энэ тэмцээнийг одоо зохион байгуулж байгаагаар онцлогтой. Москва улсад 1980 он зохиогдсон 22 дахь удаагийн олимпийн Жуда бүхийн тэмцээнд Хинтээ аймгийн Баян Адрах сумын харьяат Дамдын анхны Жуда бүхийн тэмцээний мөнгөн медалийг 23 настай хүртэж эх орондоо авчирч байсан түүхтэй. Тэгвэл Хинтээ аймагт Жуда бүхийн холбоо 2006 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 20 жилийн хугацаанд 1000 гаруй тамирчдыг Жуда бүхийн спортоор хичээллүүлэн амжилттай ажиллаж байна. 1980 оны Москва олимпийн тоглолтод Хинтээ аймгийн Баян Адрах сумын харьяат Цэндийн Дамдын гэдэг хүн Москвагийн 22 дахь олимпийн тоглолтод 23 настай байхдаа Монголд одоо анхны олимпийн мөнгөн медаль авч ирсэн. Тэр талаараа бол одоо яаж тэр үед би бас улсын шгшээг алхах тасгалж очиж Дамдангаа бас 6-7 жил асгалж явуулж ингэж олимпийн тоглолтод 65 кг хэмжээнд 80 оны 7 сарын 25-ны өдөр Монголын анхны одоо Жудаар анхны мөнгөн медаль авч ирсэн ийм сайхан түүхийг бүтээлч байсан. Хинтэйчүүддээ
хүргье. Тэмцээнд оролцсон чансан өндөр тамирчид багш тасгалжуулагчаас дурдвал самбо бүхийн дэлхийн хошоо аврах Монгол улсын оны шилдэг тамирчны бүрт чан цомыг 3 удаа хүртсэн Цагаанбаатар Азийн наадмын хүрэлэн медальт Адиас олон улсын хэмжээний мастер Цогтбаатар нар оролцсноороо онцлог болж өндөрлсөн байна. Зөв. За юуны түрүүнд энэ өдрийн мэндийг үргээ тэгээд Хинтээ аймагт зохиогдож байгаа улсын аврагтаа бас 2 жил гарны хугацаанд 1 жилийн бэрхтэлтэй байж байгаа, 1 жилийн өмжиж байж байгаа. Тэгээд 2 жилийн хугацаанд ерөнхийдөө нэг дэвжэн дээр гараагүй байж байгаа. Бас барилдаж байгаа 2 жилийн дараах анхны тэмцээн бас их сонирхолтой болж байна. 73 яг өөрийнхөө үндсэн жиндээ барилдаж байгаа. Үгүй яг жудо ерөнхий ингээд 21 аймгийн 330 сумдуудаар түгээхийн тулд гэсэн жудо гэхэд 2 раллитийн шоугийн зохиомжтойгоор явж байгаа. Тэгээд бас энэ хөдөө орон нутагт аймагт зохиож байгаа бас нэг жудог олон сумд аймагуд таниулах зорилготойгоор бас ингэж зохиож байгаа болов уу гэж би бодож байгаа. Ерөнхий заал талбай бас заал ерөнхий бас гоё санснаар бас гоё болж бодож байна. Тэгээд хамгийн сүүл 2024 онд Хинтэд нэг ирсэн баг. Тэгээд тэрнээс 2 жилийн дараа ирээд тэгэхдээ бол цагаан амраа авчихсан. Ханд болол тэгэл барилдаа авчихсан. Мэдээж өмнө ирж исэн хайшигчийнхаа найрнаар ирж исэн 9 сард ирж исэн байна. Тэгээд тэрнээс хойш тэгээд тэмцээнээр бол анх удаа ирж байна. Тэгээд амар гоё зохион байгуулалттай гоё тэмцээн болж байна. Мэдээж гоё байна. Тэгээд бас улсын аврагтаа 5 дахь удаага төрүүллээ. Тэгээд их баяртай байна. Мэдээж онцлогтой тэгээд манай жудо бүхийн улсын аврагууд ерөөхдөө ер нь аймагуудад зохиогддог. Тэгээд тэрүүгээрээс бас ингээд орон нутгаар ингэж гоё тэмцээнд орох бас сонирхолтой байдаг. Мэдээж одоо оны ихний тэмцээн улсын авраг байлаа. Тэгээ улсын аврагтаа төрүүллээ. Тэгээ дараагийн Гранд Слам. Тэгээ энэ жил Азийн наадамтай манайх тэгээд Азийн наадамд амжилттай оролцоод дэлхийн авраг байна. Тэгээд өмнөх амжилтуудаа бүгднийг дахиулахыг хэлж байна дээ. Жудо бүхийн спортоор анх дамдин Олимпиосыг Хинтээ нутагта мөнгөн медалийг авчирч байсан бол Баян хутаг сумын харьяат ганхайж сүүлийн амжилтыг дэлхийн авраг шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг хүртсэн билээ. Өнгөрөх оны 8 сард ганхайжийг Хинтээ аймгийн удирдлагууд хүлээн авч нэг өрөө байраар шагнан урам. Хинтээ аймгийн засаг даргын зөвлөх 50 жаргал Хинтээ аймгийн хүнсгүдэ аж ахуйн газрын дарга ган төмөрнөр аймгийн авраг шалгаруулахад нэр дэвшсэн малчтын хотод биечлэн очиж танилцсан үнэлгээ хийлээ. Урд өмнө ажлын хэсэг очиж танилцсан үнэлгээ хийж байсан удаагүй харин энэ жилээс эхлэн зөвхөн бичиг баримт олон хуудастай тайланд тулгуурлан шагнал олгох бус малчин бодит амьдрал дээр аж ахуйгаа хэрхэн эрхэлж буйг газар дээр нэгтлэхээр ажлын хэсэг гарган ажилласан байна. Сар шинийн баяраар улс аймаг сумдын авраг малчин, сайлчин, алтан түл хэмээх шагналуудыг олгодог. Энэхүү шагналуудыг тухайн сум орон нутгаас явуулсан бичиг баримт шаардлагын дагуу ирүүлснээр тодорхой хэмжээнд ханган биелүүлсэн малчинд өгдөг байсан юм а. Тэгвэл 2025 оны аймгийн авраг малчин шалгаруулах малчны журманд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нэр дэвшсэн малчтын хотод биечлэн очиж малын тоо толгой, чанар үйлдэл, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт, хот хорооны зохион байгуулалт, худаг усны ашиглалт, мал малгааны арга барил зэрэг бодит нөхцөл байдал нь ирүүлсэн хүсэлттэйг хэрхэн нийцэж байгаа эсхийг шалгалаа. Ер нь сүүлийн 2 жилийн одоо бас цуд зулхан болж бас энэ говь чиглэлийн төвийн одоо манай Аюу хотыг дархан баян мөх гашрынхан бол ер нь байгаль цагаатаа найдаж одоо хашаа хороондоо бас нэг хацруудлаа өгдөггүй байсан. Өнөөдөр бас ингээд энэс бас сургамж авч бас хашаа хороогоо сайхан болгосон байна гэж үзэж байгаа. Тэгээ танайх одоо ер нь хэдэн төрлийн мал үржилж байна? Ер нь 4 төрлийн мал одоо тэмээг уг нь одоо чинь бол тэмээтэд байдгаас тэгээд тэмээг ус одоо тэгээд 4 төрлийн мал дээр. За хонь дээр ер нь танайхаас үржүүлэг хийж байгаа юм байна тий ашиг шимний дээр. Тий хонь дээр энэ жил Суфолкийн яг цэвэр 100 манд яг цэвэр зохион хийлгэсэн. За. Бас ямааны ноолууд дээр бас энэ Баян хонгорын бас ямаа харагдаж штэ цагаан юм. Энийг харин одоо харин өнгөрсөн нодлон жилээс тавиад байгаа юм. Ноолуур сайтай. Уг нь бол ноолуурын гарцал авуу сайн юм дээ. Тэгээд яг нэг римт бас их. Зөв. Бас эдэлбэ харагдаж байна бас. Тий, эдэлбэ бас энэ жилийн намар найзаас харин нэг бас 2 эдэлбэ ирээд бас явах гэдэг үзэж байгаа. За ер нь бол аймгийн засгийн зөвлөлийн хурлаар шийдээд энэ жил шин журам дээрээ бол 800 өрхөөс дээш одоо өрхтэй сумдуудаа бол 3 квот өгч байгаа. Түүнээс доош 500 нь бол одоо 2 квот. Доошоо бол одоо ингээд 1 квотыг олгож байгаа. Жишээлх юм бол одоо баахан овооны наадмын өргөмжлөлүүдийг 20-30-аар нь ингээд одоо ингээд
явуулсан байна. Тэр зузаан болохтой биш. Гол нь таваарлаг үйлдвэрлэг хэл шээлжлэгчийн харьцаа. Энэ одоо орон нутгтай хамтж ажиллаж байгаа дэмжлэг, хандив тусламж, татвар төлөөсөө төлж байгаа, нийгмийн татгалаа төлж байгаа, цагдаа магдагийн даатгал одоо туслах малчингаа бас нийгмийн даатгалын төлж байгаа байдал, шав малчин бэлтгэж байгаа байдал энэ бүгдүүдийг ер нь цаашдаа танд одоо зөвлөхөд одоо энэ сайн мал гэхээс эцэг мал гэхээсээ илүү авчирж байгаа газрынхаа үйлдвэр ухсааг малынхаа бас гэрчлэгийг авчираад энийгээ сайхан ээмэгжүүлж аймгийнхаа одоо хөдөө аж ахуйн газарт бүртгүүлж би Сэлэнг аймгийн Хушаат сумаас ийм одоо Герфордын ийм одоо гэрчлэгээтэй ийм эцэг малыг авчирлаа гэдгээ бүртгэлжүүлж ээмэгжүүлж явах юм бол таны бол одоо аймагт бүртгэлтэй болчих юм бол яамандаа бүртгэлтэй болчихно. Ирснээрээ одоо та эцэг гэхээ энэ сайн мэдж гэрчлэгээтэй байгаа юм чинь танаас энэ багийнхан чинь одоо эцэг малаа сайжруулсан юм чинь одоо тугал яруу авах ийм боломж танд нэгдэж байгаа. Баян хутаг сумын цантын хоолой багийн малчин цас чихрэн 2019 онд сумын авраг малчнаараа шалгарч байсан. Одоогоор Сэлэнг үйлдвэрийн өвхөр Гашар сумын улаан яма Сүхбаатар аймгийн Үзэмчин үйлдвэр омгийн хоноор өсгөн үржүүлж байна. Тухайн малчин байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуй эрхэлж байгаа эсэх өөр омог үйлдвэрийн малыг өсгөн үржүүлж байгаа бол цаашид тууштай төл малыг нь үзэх зэрэг нь энэхүү амжилтанд нөлөөлнө гэдгийг Хинтээ аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ган Төмөр хэлж байлаа. За энэ жил шинээр аймгийн авраг малчны журманд өөрчлөлт орсон байгаа. За улсын авраг малчны журманд мөн өөрчлөлт орсонтой холбогдуулаад бид бүхэн бас аймгийн авраг нутгийнхаа хөрсөн тохируулаад аймгийн авраг малчныхаа журманд шинээр өөрчлөлт орсон байгаа. Үүнтэй холбоотой бас шинээр аймгийн авраг малчнаар нэр дэвшиж байгаа дэвшигчдийнхаа бас малчтын хотноор орж бас газар дээр нь танилцах ажлаар ингээд явж байна. Тэгээд та ерөнхийдөө та энэ жил одоо ер нь бол та ямар хуу үйлдвэр омгийн малыг голлон үржүүлж байна? Хөрс үргээд ямар үйлдвэрээр гэдгийг хан ямаага ямар үйлдвэр омгийн малаар үржүүлж байгаа. Хүрээ одоо тэр Сэлэнгийн нөгөөс хаалцан Сэлэнг үйлдвэрээ хүртээ. Тэгээ хойноо нэг үзэмчин Сүхбаатар үзэмчин. Сүхбаатарын үзэмчин. Ямаа болохоор нөгөө Галшарынхаа улаан. Зөв. Тэгээ ингээд үржүүлд юм аа. Тэгээ нийтлийн байдлаар одоо 1-4-5 хөл тоглолцоод байна. Сая нэг нялхар гарсан. Одоо энэ тоглолцсон нэмсэн хөтөлбөр явж байгаа шүү. Тэгээ 4-5 тоглол. Ер нь аймаг улсын авраг малчин болох ер нь шалгуурын гол бол мэдээж үйлдвэр омгийн мал. Одынхаа буйнаар та хэмжээний алдар цолон тууж усаас ямар малыг ямар орон нутагт үржүүлэх үү гэдэг бас хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайдын тушаал өрт байдаг. Тэгээ баталгаажсан үйлдвэр омгийн малыг үржүүлэх бүс нутаг гэдэг тогтоогоо заачсан. Тэгэхээр манай малчт маань бас тэр бүс нутагт ямар манай орчин Хинтээ аймагт ямар нутаг мал үржүүлэх юм, Доронтой аймагт ямар мал үржүүлэх юм, Өвсгөл аймагт ямар мал үржүүлэх гээд бүх баталгаажсан үйлдвэр омгийг заагаад өгсөн болохоор таны хувьд бол яг энэ хөрсөн дээр бас үржлийн ажлыг хийгээд явж байгаа бол бас талархалтай байна. Цаашдаа бас энэ чиглэлээ хадгалаад явах хэрэгтэй. Ерөнхийдөө сумын аймаг улсын авраг малчин журман дээр байдаг. Сумын авраг малчны болсноос хойш 2-оос доошгүй жил ажилч хөдөлмөрлөж дараагийн аймгийн авраг малчинд нэр дэвших эхний болцол хангаж байна гэсэн. За аймгийн авраг малчин болсноос хойш 3-аас дээш жил доктор сургалтад ажилласан тэр амжилтаа ахиулсан байж бас дараагийн нэр дэвших эрх нь үүсэж байгаа жишээ нэ. Тэгэхгүй бид нар яг аймгийн улсын авраг малчин ингээл материалаа бүрдүүлээд цаасан дээр ажилтдаг боловч хөрсөн дээр бохгүй шийдвэр гарах гэдэг. За шийдвэл энэ жил сумын авраг малчин болчихлоо дараа жил аймгийн авраг малчин бол гэдэг материал ирж байгаа жишээ нэ. Тэгэхээр энэхүү байдлыг зогсоох яг дүрм журмаар явал яах ёстой гэдгийг бас хөрсөн дээр нь байлгах малчтад таниулах. За сум орон нутгийн иргэдэд бас таниулах чиглэлээр бас иймэрхүү ажиллагаа хийгээд явж байгаа. Ер нь цаашдаа аймгийн аврагт нэр дэвшсэн хүмүүсээр ингээд жил болгоно байдаг юм уу? Бид нар одоо энэ жил одоо дүүж 2 дахь сумаар эхний сумаар ороод явж байна. Дараа жил одоо ингээд хараад дараагийн сумдуудаас ороод явна. Ерөнхийдөө ямар малчин дэвшиж байгаа гэдэг нь бүхэн нээлттэй одоо сошиал орчмоос их сайхан болчлоо. Тэгэхээр ямар хүмүүс дэвшиж байгаа, хөрсөн дээр яг амжилт амьдрал нь ямар байгаа гэдгийг бас үзэж харах зүуднээс ингээд явж байна да. Ажлын хэсэг гарган ажилласнаар аймгийн авраг малчны шалгаруулалт илүү тоодоо шударга бодит үнэлгээнд тулгуурласан байх нөхцөл бүрдэж хөдөлмөрж хариуцлагатай малчтыг жинхэнэ утгаар нь урамшуулах ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолж байлаа. Өндрхөө мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна. Хинтээ аймгийн өвлөн уламжлагчдын дунд уран хатгамалчдын аймгийн анх тухаар уралдааныг Нандин өв соёл нэртэйгээр зохион байгууллаа. Уралдаанд 30 гаруй урлаачид 100 гаруй бүтээлээр оролцож, шилдэг өвлөн уламжлагч уран хатгамалчдыг шалгаруулан урамшуулсан байна.
Соёлын бит бусыг өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн өвлөн уламжлагчдыг дэмжих зорилгоор Нандин өв соёл урлах гайхамшигын уралдаан бүтээлийн үзэсгэлэн Чингис хотын музейд зохион байгууллаа. Энэхүү уралдаанд 30 гаруй хатгамалчид 100 гаруй бүтээлээр оролцсон юм а. Тус уралдааныг Нандин өв соёл урлагийн үүсгэн байгуулагч их хэмжээ мэргэжилтэй Эрдэнэ сүвж санаачлан зохион байгуулж Хинтийн нутгийн уран хатгамалчдыг нэгтгэж шилдэг урлагчдыг тодруулсан юм а. Нандин өв соёл урлаг гайхамшигын уралдаан үзэсгэлэнд маань Монгол улсын уран хатгамалч Сүхбаатарын оюун даргээд ийм мундаг эмэгтэй одоо ерөнхий шүүгчээр оролцохоор ирээд байна. Мөн манай Хинтээ аймгийн Бор өндөр одоо тосгоны харьяат Болтгүйгийн учралмаа гэд өвлөн уламжлагч уран хатгамалч бүсгүй маань мөн шүүгчээр оролцохоор ирсэн. Мөн одоо энэхүү уралдаан тэмцээнд маань 30 гаруй одоо уран хатгам одоо урлаач хүмүүс дээрээс нь хамгийн одоо гоё мэдэн гэхээр Нариулсан сумаас маань 2 дугаар ангиас ахуулаад 6 дугаар анги хүртэлх 7 сурагч маань энэхүү өв уламжлалыг одоо өөрийн бүтээлээ явуулж ингэж оролцож байгаа нь бид үндэснийхээ өв соёлыг уламжлан өвлүүлэн авч үлдэх нэгэн том одоо алхмыг боломжийг ингэж хийж байна гэж харж байна. Бүтээлийн үзэсгэлэнд нийт 100 гаруй бүтээлийг дэлгэн 2 өдрийн турш ард иргэдэд үн төлбөргүй үзүүлсэн юм а. Тухайлбал зүү ороох задгаа утсан хатгамал, битүү хатгамал, утсан ороомол, торон сүлжмэл, туузан хатгамал, загсан нуруу хатгах, хонин холбоо, хэрэг соёдол, хүндийн зүүн хатгамал, зээгт наамал, зоосон ширээ зэрэг бүтээлүүдээр урлаачид оролцсон байна. Би нэг 30-аад дайлан 20-од хавтаг, нэг аягны ууттай, нэг даллагны уут урласан байна. За тэгээд ямар ч байсан би өөрөө маш их завгүй ажилладаг. Гэхдээ бол нөгөө нэг төрлийн маань одоо миний хобби болсон. Хичнээн их ядраад ирсэн ч гэсэн ингээд юм оёо суухад бол маш нөгөө хүндээ зориулж оёж байгаа бүтээлдээ дандаа сэтгэлээ шингээдэг. Дээрээс нөгөө хүний одоо энэ хүн маань одоо надаас авсан бүтээлээ өв дамжуулан хэрэглэдэг учраас дандаа сайн сайхныг өрөөлөө бодож одоо үе дамжин хэрэглээдээсээ нөгөө эдэн хэврэг эзэн мөнх байгаасаа гэж ингэж бодож ойдог учраас бол одоо нөгөө өөр юм бодож тэгж завгүйгээр одоо уралдаг. Энэ нөхөө гоё уралдаанда би зоос сүлжмэлийн ширээ хийж оролцож байна. За зоос сүлжмэлийн ширээ буюу одоо нэг чимэглэл урлагийг маань одоо бүтээх гол багаж хэрэгсэл буюу одоо энэ зоосон ширээ маань байдаг. Тийм болохоор нэг Монгол үндэснийхаа гар урлалын төрлийн нэг болох энэ хөө зоосон сүлжмэл маань ялцгүй цаг хугацааны явцад бол бас ингэж мартагдаж бүдгэрж байгаа урлал. Тийм болохоор энэхүү урлагийг сэргээж хөгжүүлэх зорилгоор энэхүү ширээг хийж оролцож байна. Гол баримтлсан зарчим гэх юм бол хатгамлын тухайн бүтээлдээ хатгамлын хэдэн төрлийг оруулсан байна вэ? Тэгээд дайлангийн хэмжээ хайрцаа, торгоны материал сонголт, утасны материал буюу утас торгоны сонголт, тэгээд эмзээр битүүлэг гэдэг нь нөгөө хэмжээ байгаа шүү дээ. Хэмжээ гүйцэтгэлийн хэрэг бүрэн гүйцэд урсан бэ. Тэгээд зоосон ширээний сүлжмэлээ өөрөө сүлжиж гин үү? Загсан нуруугаар хэр ойсон байна уу гэд яг эдрийг шалгууллаа. Тэгээд уралдааны хамгийн холоос хамгийн бяцхан оролцогчид нь Нариулсан сумын бяцхан сурагчид өөрсдийн бүтээлд ирсэн бол хамгийн онцлог оролцогч нь Хэрсэн сумын 4-р багийн иргэн Инхбаатар байсан юм а. Тэрээр 10 гаруй жил дайлан урлаж байгаа бөгөөд өнөөдрийн уралдаанд дайлан, хавтаг, 8 утасны сүлжмэд зэрэгээр оролцож байна. Уралдааны шүүгчдээр Монгол Улсын уран хатгамалчид болон өвлөн уламжлагчид шүүн тэргүүн бариудыг шалгарууллаа. Уралдааны тэргүүн байранд Нариулсан сумаас оролцогч Номин Эрдэнэ, 2-3 дугаар байранд Хэрсэн сумаас оролцогч Саруул оргил Золзяа нар шалгарсан юм а. За. Би Хинтээ аймгийн Хэрсэн сумын 4-р гас оролцож байгаа. Тэгээд 2 хавтагтай зүү ороос хос зүү ороос 2 хавтагтай шүлжмэлтэй 8 утасны шүлжмэлтэй ирж оролцож байна. Тэгээ оёд нэг 10 жил болж байна да. Ер нь хүний захиалгын дайлангуудыг нэг 4-5 дайлан гаргасаа 7-8 хавтаг ойсон байгаа. За яг бариад суувал нэг дайлан бол нэг сарын дотор л гарчдаг. 2016 оноос буюу 10 дахь жилээ энэхүү зүү орох хоёлоор дайлангийн төрлөөр энэхүү тэмцээнд оролцож тэргүүн бариг эзэсэндээ туйлын баяртай байна. Дайлангийн маань хувьд болохоор үлзий дөрвөн болонд нь ноёж хар нуруунд нь лууг ойсон байгаа.
Хөдөлмөрийн хичээлээр мэдээж 100 орой хоёулыг анхны ойлголтыг авсан байгаа. Тэгээд манай Норилсон сумын улсын уран хатгамалж соёлын дэргэний ажилтан Сүхбаатарын оюун дэр гэж мундаг уран хатгамалч хүн би. Тэгээд тэр хүндээ 2016 оноос анх очиж шаваар орж энэхүү дайлан 100 орой хоёулд шимтэн суралцаж дурлан ажлынхаа хажуугаар хоёрдгоо. Цаашид энэхүү уралдааныг жил бүр уламжлалт болгон зохион байгуулах, оролцоог нэмэгдүүлэх, Хинтээ аймгийн урчуудыг улсын чанартай тэмцээнд оролцуулах зэрэг олон санаачлалыг өрнүүлэн ажиллана гэлээ. Өндөрхөн мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Үргэлжлүүлэн та бүхэн 18 сум 4 тосгодын цагаагаар мэдээг хүлээн авч үзсэн үү?